их хайр, баяр жаргалын дуутай. Ирээдүйд тэмүүлэх хүсэл эрмэлзэлтэй. Энэ цагийн эзэд ирээдүйн гялалзах одод. Ирээдүйн одод 2025 тэмцээн таны сонорт. Бүжгийн спортын одод клубээс санаачлан зохион байгуулагдаж буй тамирчин хөгжүүлэх ирээдүйн одод 2025 бүжгийн тэмцээнд урьж байна. Ерөнхий зохион байгуулагч бүжгийн спортын одод клуб. Хамтран зохион байгуулагч Монголын бүжгийн зөвлөл, Монголын бүжгийн спортын нэгдсэн холбоо. Дэмжигч байгууллага Дархмуул аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Шинэ алхам ерөнхий боловсролын сургууль, Сайн орших хэвлэл мэдээллийн үйлдвэр, Лук, Принт, хаяг реклам хэвлэлийн үйлдвэр, одод клубын эцэг эхийн зөвлөл. Ирээдүйн одод 2025 тэмцээн 6 дугаар сарын 7-8-ны өдөр болох гэж байна. Бүжгийн урлагт хайртай, бүжигчин ард түмэн та бүхэн хүүхэд багчууд болон өсвөр залуучууд, насанд хүрэгчдэд гоо зүй мэдлэг олгож, урам зоригт хүргэх томоохон үйлд нэгдэх түн. Манай бүжгийн клубыг коллер дэнс гэдэг бид нар коллер дэнс клубын power хамтлаг байна. Бид нар хичээллээд одоогоор 1 сар болж байгаа. Тэгээд ихэнхдээ пешка бүжгийн төрлөөр хичээлдэг. Тэгээд ирээдүйд тэмцээн 3 дахь тэмцээлдээ цогцолж байгаад нь би маш их баяртай байна. Баярлалаа. Бид нэр Сэлэн аймгийн Шамар сумын 1-р цэцэрлэгээс оролцож байгаа. Энэхүү тэмцээнд анх удаага оролцож байна. Тэгээд сэтгэл маш их өндөр байна. Тэгээд бяцхан хүүхдүүдээ 5 настай хүүхдүүдтэйгээ цэцэрлэгийн насанд зохиомжтой бүжгийн төрөлд оролцож байгаа. Тэгээд манай хүүхдүүд маань үнэхээр мундаг байлаа. Би ч өөрөө их сэтгэл тавдлаа. Тэгээд энэхүү ташрамд багш нар болон дэмжиж ажилласан хамт олон нийт эцэгчүүдтэй баярлалаа гэж хэлье. Зохион байгуулж байгаа хүмүүстээ ч гэсэндээ мөн баярлалаа гэж хэлье. Манай хаялуу соёлын төвийн нэрийгдэх коллер дэнс гэдэг академи. Манайх ингээ ирээдүйн од тэмцээн зохион байгуулагдаа 3 жил болсон бол манайх мөн адил 3 жил энэ тэмцээнээр оролцож тэгээ хичээллэхэд явж байгаа. Энэ тэмцээний үйл дагавар нь гэвэл анхны ингээд анхан сурагчлагч хүүхдүүд зориулагдсан тэмцээн гэдэг надад санагддаг. Тэгээ ингээд хүмүүсийн хөгжөөл тэгээ төвчөө хөл хийх зэрэг юм байдаг. Ирээдүйн одод 2025.
Энэ удаагийн тэмцээнээр болохоор бид нэр 2025 оны ирээдүйн одод 2025 орлоо. Энэ жилийн онцлог юу вэ гэхээр өмнө дандаа ирээдүйн одод маань анхан шатны тэмцээн зохиодог байсан. Энэ удаа ингээд 2025 илүү өргөжөөд зэрэгийн тэмцээнүүд маш гол цаашаастай байгаа. Тэмцээний зохион байгуулалт үнэхээр гайхалтай, тай засал, шагнал урамшуулал, олж байгаа хүүхдүүд хамтлагууд их зүйлүүд нь бүр маш гоё байна. 6 сарын 7-8-нд тэмцээд байсан. Тэгээд 7-нд нь болохоор мэдээж хамтлагийн тэмцээг боллоо. Тэгээд бид нэр үжилчээд гарч ирээд маш сэтгэл өндөр зогсож байна. Маргаашийн тэмцээнд бүх хүүхдүүд амжилт хүсье. Бид нар бүр амар алхаж боллоо. Цаано бид нар одод клубын сэлбэр амтлаг байна. Манай клуб энэ жил ирээдүйн тэмцээний зохион байгуулж байна. Сэлбэр хамтлагаас сая өсвөр нэг насны Опа хамтлагийн төрөлд оролцоод дүнгээ сонсдог хүлээж байна. Тэгээд ирээдүйн одод тэмцээн маань маш сайхан өндөрлж байна. Жил ирэх тусам манай тэмцээн маань аюул сайхан зохион байгуулалттай гоё болж байна гэж бодож байна. Ирээдүйн одод 2025. Хот аймгийн 15 дугаар сургуулийн Кристал клубын аргачлалч байна. Манай Кристал клуб бол ирээдүйн одод тэмцээд 3 жилдээ дараад нь оролцож байгаа. Хоёр удаа одоо бид 3 дугаар байрны шилдэг хамтлаг клуб болж ирсэн. Манайх энэ ирээдүйн одод тэмцээнд бол орох маш дуртай. Хүүхдүүдийн хүссэн бүтээлэг хамгийн гоё тэмцээн. Зохион байгуулагч одод клубтэй маш их баярлалаа. Эдгээр зохион байгуулалт үнэхээр сайтай. Хүүхдүүд баярлсан, инээдээр залгсан, эцэг хүүчгсэн сайхан баяр хөөртэй болдог гоё тэмцээн авмаа. Та нартай тэмцээнд бүгдээр амжилт хүсье. Сайн байцгаана уу? Өнөөдөр ингээ ирээдүйн одод тэмцээнд 3 дахь жилдээ Орхон аймгийн Стар ширийн бүжгийн клуб маань 3 дахь жилдээ оролцож байна. Үнэхээр өндөр зохион байгуулалттай үнэхээр гоё тэмцээн болдог. Ангачдын хүүхдүүдэд маань үнэхээр уран зориг өгсөн цаашдаа спортын бүжгээр хичээллэх жин хүсэлтэй болгодог үнэхээр гоё тэмцээн. Үнэхээр зохион байгуулалт сайтай үнэхээр гайхалтай тэмцээн болдог шүү. Энэ тэмцээн зохион байгуулж байгаа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Нямдар Жогшита түүний гэр бүл болон тэмцээн зохион байгуулж байгаа бүх зохион байгуулагчдаа цаашдын амжилт үнэхээр амжилт хүсье. Сайн байцгаана уу? Энэ өдрийн минь төргий. Дахиад аймгийн ирээдүйн одод 2025 одод клубээс зохион байгуулж байгаа энэ хөө тэмцээн маань маш сайхан үйл ажиллагаа явагдаж байна. За энэ дээр манайх би болохоор Орхон аймгийн Fox клубээс хамт олоороо ирсэн байгаа. Тэгээд нийт 300 гаруй сурагчид маш сайхан өргөн тэмцээн болж байна. Би Орхон аймгийн харан хүмүүс Хошигтэй бүжгийн клуб багш байна. Жаргал сайхны анхаа. Ирээдүйн одод 2025 орлон орцоо харан хүмүүс 15 хүүхдийн бүжгүүдээ үлдсэн байна. Өнөөдрийн тэмцээний ач холбогдол Монгол Улсын спортын холбоо бүр сахан болон эрдэд Сэлэнг аймгийн хүүхд залуучуудаа бас ур чадвараараа өсөлтөд
тэмцээндээ амжилт олгох байгаа баяртай байна. Та бүхэнд ажлын хэрэглээ. За манайх Орхон аймгийн Стар Шайн клуб ерөнхийдөө манай хүүхдүүдийн бүжгийн эхлэл бол ирээдүйн одод тэмцээнээс эхлэлтэй байгаа. Ерөнхийдөө анх зохион 3 жилийн өмнө зохион байгуулагдсан. Одоо ингээ 3 жилдээ хүүхдүүд маань амжилт дүүрэн оролцож байгаа. Тэгээд хүүхдүүдийн маань хөгжүүлэх одоо үйлсэд маш том хувь нэмэр оруулж байгаа. Одод клубынхандаа маш их талархтаа үргэлж баярлалаа шүү. Баярлалаа. Орхон аймгийн ритм клубээс оролцож байгаа эцгийн зөвлөлтэй хүн байна. Тэгээд энэ ерөнхийдөө тэмцээн маань маш гоё өргөн дэлгэр зохион байгуулалт сайтай аргамж гоё явж байна. Тэгээд оролцож байгаа тамирчдаа бүгдэнд амжилт хүсье. Өнөөдрийн тэмцээн үнэхээр маш гоё болж байна. Зохион байгуулалт маш их сайтай. Тэгээд тэмцээнд оролцож байгаа нийт хүүхдүүдтэй маш их өндөр амжилт хүсье өрөөё. Сайн байцгаана уу. Өнөөдөр ирээдүйн одоо 2025 тэмцээн одод клубын эцэг эхийн зөвлөлт ажилтгааг би тэгээ эцэг эхийн зөвлөлийг төлөөлөөд энэ хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалаад одоо эрүүл мэндэд хяналт тавиад ажиллаж байна. Өнөөдөр ирээдүйн одод 2025 тэмцээн одоо өрсөлдөөтэй их сайхан болж байна. Хүүхдүүдээ ингээд дэмжиж бүх хүүхдүүдэд амжилт хүсье. Их хайр, баяр жаргалын дуутай. Ирээдүйд тэмүүлэх хүсэл эрмэлзэлтэй. Энэ цагийн эцэд ирээдүйн гялалзах одод